Тэгээд за эргэсэн тул баригдсан тоомоо байдгүй юм шиг байна те. Ер нь бол одоо асуудал болгож тавиад байна гэдэг чинь би болоод л байна гэсэн үг л дээ. Малчт нь бол одоо тухайн одоо тэр 3 төсөйхэн бол юу ярьж байгаа юм гэхлээр зэрэг өмнө нь бол тэгдэггүй байсан юм аа. Одоо олноороо ороод ирж байгаа гэдэг чинь тоотлого нэмэгдээд байна гэсэн үг гэж ойлгож байна гэж байгаа юм. Яам болохоор зэрэг тоотлого өсөөгөө гэдэг гэж байгаа. Хэдэн жилийн өмнөөс гэлээ бараг 10 жилийн өмнөөс чилүү одоо саяын 5400 гаруй өчөө. Ийм тоол байгаад байдаг л юм одоо хариу өгдөг. Гэтэл айлын хот руу олноороо ороод байна гэдэг чинь одоо ихсээд байна гэж одоо бид нар ойлгож байна гэж одоо нутгийн иргэд нь бол тэгж байгаа. Тэгээд яг одоо энэ чомтой адилхан 90-нд баригдаад байвал одоо бас яах вэ? Тийм ээ? Энэ дээр та хэд маань одоо ямар арга хэмжээ авах вэ л гэж асуугаад байгаа юм. Нэг нөмөр хариулъя. За түрүүн би хэлсэн амтны тухай хуульд шинжилсэн найруулгын төслийн хууль бид нар боловсруулад явж байгаа. Энэ дээр бол бас яа гарахгүй одоо ялангуяа нэг ховор амтан бол төрийн өмч гээд бүртгэлтэй байдаг. Тэгэхээр нөхөн төлбөр олгох харилцааг энэ дээр бол огт зохицуулаг байгаа. Амтны тухай хууль дээрч яг экологийн эрүүгийн хууль дээр ч гэсэн зохицуулсан харилцаа байхгүй учраас малын даатгалын харилцаанд зохицуулах гэдэг заал зүйлтийг бид нар бас судлаад яг тэр хүрээнд нь зохицуулт хийж олгох нөхөн төлбөрийн харилцааг оруулах гэдэг асуудлыг явж байгаа. Бас зөвхөн одоо нөгөө тоо толгойн ихсэх багасах гэдэг дээр биш ер нь уур амьсгалын өөрчлөлт зэрлэг амьтны одоо нөгөө ареал бүс нутаг нүүдэл шилжиж хөдөлгөөн өөрчлөгдөж байгаа эдэж тижээлийн бас энэ динамик өөрчлөлттэй холбоотой бас нүүдэл шилжилт хөдөлгөөн өөрчлөж байгаа ийм асуудлууд байгаа. Тэгэхээр яг тодорхой судалгаа шинжилгээний үндсэн дээр энэ зохицуултыг амьтны хуулийн дээр бол наривчлан зааж өгөх үнэхээр хэрэгцээ шаардлага бол байгаа. 2012 оноос хойш энэ хуулинд бол шинжилсэн найруулга нэмэлт өөрчлөлт